За сайн өдрийн мэндэ хэрхэн үзэгчтэй. Өнөөдөр Монгол Улсын соёлын говь зүтгэлтэн мандар гэд мандаргаанд ирчээд байж байгаа. Зураач, түүхч одоо таач олон мэрэгчлээ сэтгүүлч, зохиолч. Өнөөдөр бол хүн гүрнээс өмнөх үеийн түүхийн талаар энэ Туу Азийн дээд нүүдэлчид арийн монголчуудын агуу тавилан гэдэг энэ номыг тойрч ярмаар санагдаад энэ номыг уншсан чинь бидний нөгөө таньдаг мэддэг нэр томьёонууд бас жоохон өөрчлөгдөд бидний гадаад гэж бодож ирсэн маш олон зүйлүүдийг чинь та зүгээр ингээд 1-2 үсгийн байрыг солиод Монгол улгаа ичдэг тийм сонин эрдэмтэй хүн байна. Тэгээ тэр тухайс сонирхох гэж ярих гэж ирлээ. Та яагаад энэ агуу Монголд арийчүүдийн түүх рүү юу яагаад яваад орчих вэ? Энэ ч одоо хавижимэн өгсөн одоо гэдэг гүглүүсээ болоо. Хүүхд байхдаа би ч бахан чөдөтэй ярьдаг хүмүүсийн дунд өссөн юм байна. Одоо бодоход. Эжимэн байхад ч гэсэн манайхаар шатарч цуглаад хууч өрдөг, тоглохоос илүүтэй ярьдаг байсан юм байна. Тэдний яриа үлээрээс тэр нэг адуумал хон мөнгө төгрөг байсангүй. Танда хамгийн багаар ихэд 30-аад оныхаа үйл явдлыг тэгээ цааш нь мөр дэрвэх юм ярьдаг тийм хүмүүсээс юм нэг сонин тохиолдол байдیں۔ Тэр одоо хэдэн чинь ямар ч миний амьдрал чи үерийн өмнө үерийн хойно гэж багтдаг байхгүй. 66 оноос өмнө л байсан юм аа. Нэг өдөр манай нөгөө хүмүүс ууштай би тэр орон дээр өвтцэн ном уншаад байж байдаг. Тэгтээ чихүүд байнга суугаастай. Тэгс нөгөө дүүлийн нэг нь ярьж байгаа шүү. Энэ манай Чингис хаан зүчүүдээ гэрэлсэн юм лээ. За энэ 29 мэддэг энэ сартуулаас баруун тийш Монгол мөрний туурай авах газар зүмэн чамд өглөө гэж хэлсэн юм. Тэгэж ярьдаг гэдэг өдөлж. Гом сайхан зурч ирнэ гэсэн бодогдоо. Тэгээ би ч бас тэр үчиг 6-7 дугаар ангид хүрч исэн юм байна. Бас ч янз бүрийн түүх Монгол үчиг сурсан гэдэг ном албан ёсны түүх мөн уншдаг. Тэн дээр тиймэрхүү юм тааралддаг л байхгүй. Тэгээд тэрнээс очоод эдний жилийн өнгөрсөн 90-ад оны сүүлчээр би чинь Жовэнигийн номыг өргөн голчууд Монгол дээр болсон олж явлаа. Эдэн чинь нухалаад гэсэн нэрн дотор чинь Жовэний номон дээр байж хаа. Чингис хаан өөрөө одоогийн бидний хэллэгээр бол салтуулнаас буцах үедээ зүсүүгээ дуулж ирээд уулзаад өөрийнхөө амар гэрэлсэн юм байна. За ингээд энэ цааш Монгол мөрөнд дуурай өрөх газрыг чиний удмаар ирэх шиг болдгоо гэж хэлсэн байх юм. Тэрийг өөр бичсэн байна. Тэр бол их сонирхол л да. Тэр Жовэний номч ерөөсө англи хэл дээр ихэд 1930-ад он гарсан байт юм байна. Жовэнийг ном тийм. Жовэнийг ном англи дээр тэр бойл гэдэг орчууд гаргасан байт. Тэрээс өмнө араб хэл дээр байдаг. Араб иран хэл дээр. Ерөөс судалгаанд ороогүй байсан юм байна. Тэгэхээр ч мэдээж англи дээр гарч авч орос хэл дээр бүр байхгүй гэсэн үг. Тэгсэг. Тэгэхээр тэр юм Монголын ард түмнийг яг уламжлаад ингээд аман дэдамоор ингээд уламжлаад ирсэн байдаг юм. Тэгэхээр бид чинь ард түмээр ярьж байгаа домгийг дан илээ балаа юм гэж үзэж болохооргүй юм байна гэж ер нь яахан өвгөн болсон онол ойлгож байгаа юм да. Тийм сонир юм байдээ. Одоо бид нар чинь хүн гүрэн бол би түүх рүү орсон юм шиг байна. Хүн гүрэн гээд 2236, 33, 34, 35 гэдэг ингээд яваад штэ. Гэтэл тэрнээс өмнө зүгээр гинтхэн нэг тийм зөв зүгээр ээжсэн гинтхэн том ус бүтчихнэ гэж байхгүй штэ. Энийг түүхийг урьдчилуулах ямар боломж вэ? Танихаар бол одоо хэдэн мянган жилийн түүх байна. Монголчуудын төр төсний түүх. За миний дээд Туу Азийн дээд нүүлсгсэн судалгаа бол яахан Монголын түүхийг нэг хүннүгээс өмнө урагшин нэг дөрвис нэг мянган жилээр урагшуулж байгаа. Энэ бол зүгээр одоо чиний хэлдгээр хүннүг гүрэн чинь зүгээр гівгэнт гараад ирэхгүй. Маш их үнсүүртэй энэ дэр юу нүүлсийн төрийн уламжил, нүүдсний соёлын уламжил гэдэг юм бол асар өндөр байж. Тэгж ийм ярьж л одоохондоо арвтын зохион байгуулалт гэж бид ярьдаг шүү дээ. Энэ чинь модон шинэ гарч ирэл гинтэн нэг шугам барайл тоо бодол ингээд гаргаж байгаа тийм.
энэ ч үнд нь байсан учраас ингэж хэрэгжилж Аа. байгаа. Энэ хаанаас байв гэхтэй зэрэгд урагш явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энийг бол аяанда бидэнд бол 68 онд анх Монголын түүхийн дээд жижиг гэдэг намайг Монгол Эрдэнэтэн Сүхбаатар Жамсран гэдэг хоёр хүн гаргаж ирсэн. Тэрэн дотор Жүндэн нэрсэн бүлэг байдаг. Хүнүгэн дээдс байсан гэдэг. Одоо хэдхэн мөрөн Штатсан судар нөхөр өдөө шийцээ буюу Симацаны судар тэмдэглэлүүдээс. Ингээд би чинь аяанда юм бичих унших сонирхолтой хөтлөгдөд илүү ном зурласаар адил бичдэг. Монгол Эрдэнэтэн тогтох гэдэг үнэ. Уг нь бол 1960-аад онд бичээд соёлын хувьсгалаар хураагдсан ном. 80-аад оны сүүлчээр дахин сэргийж бичсэн дэр эсхий дурахтай дүүхүй өмнөөчүүд гэдэг хоёр бат номог гарч авсан. Энэ дээр л одоо хүнжис ходрогон анх гаргаж ирсэн дэр баримтуудыг илүү дэлгэрүүлсэн байна. Тэгээд дэлгэрүүлсэн баримтны үхээр ганцхан юм тулж байгаа юу гэхээр хөнгөрнөөс өмнөх үеийн монголчууд уу тэр Жүндэн нэр гэдэг маань шар мөрний хөндий одоогийн монголчуудын хэлээр хатан голын хөндий одоогийн дундад улсын шинси тэгээд урагшаах мужууд тэр ер нь товцоо хэлэхэд хатан голын хөндийгээр л үүсэлт байсан юм байна. Тэр байх үедээ улс байгуулж байж гэдгийг тэр шийдсэн судар дээр нотлоор бичсэн байна. Ягаад гэвэл дундад улсын түүхчид зэрэгэлдээ хөршүүдийг улс гэж буюу тэр гоо гэж хэлдэг. Монголчууд гоо гэж хэлдэг. Дуулаар гүй гэж тийм бичдэг ханж. Тэр нь улс гэж утгатай үг гэдэг юм байна. Тэгээд анх удаа тэр нүрсний тэнд бол одоо энэ Төвөөсөн үйлчлэгдэг юм одоо миний тоолсод 12 улс байна. За тэр нь цагаан зүүн, хар зүүн, уулын зүүн гэдэг ингээд ялгагдаа явчихад. Ингээд эдгээр чинь улс байгуулаад байсан. Гэтэл эдгэрийн дэмжлэгдэр байсан нөгөө өмнөд одоо бол ерөөс хятад гэж хэлээ сурчиж. Өмнө хятад гэдэг нэрэл байхгүй угсаад. Тэр юун нэрээр шаанар гэдэг. Тэгээ манайхан ер нь өврөн улсууд юм шаал гэдэг. Жаахан өргөмж бол хуашаа гэдэг. Хуваа гэдэг нь өргөмжсөн нэр. Зүгээр үндсэн язгуурын шаанар гэдэг. Энэ шаанар ч бол өхмөрний хатгаар суурч ирсэн юм байна. Энэний баталгааг бол одоо тэр 1949 онд эвлэгдсэн Эртний дэлхийн техникийн түүх гэдэг зөвлөлтийн академиэр гарсан тэр номон дээр яг тэр шаанар анхны суурьшлыг юун дээр зурсан байна. Өхмөр наадаг дээр суурьшин зурсан байна. Энэ дотор байгаа. За энийг штат хаяг. Тэрээс хойдоход бол арга байхгүй. Нөгөө Жүндий буюу эртний язгуур өвөг дээдс нүүлж суурьшиж ирсэн. Ингээ энэ үед улс байгуулад энэ улс чинь ингээд яг төвчгөө хэлэхэд шаанар нөсч үржээд нөгөө газар дээр нөлөхгүй болохоор Жүндэн нараас нутаггүй байдаг. Тэгээ нөгөөдөл за энэ дэр яхан дээр дэрчих гээд тэгээд ир суусаар хүн амын үрсээр нөгөө нутгаа өөрсдөө болгоод тэгээ шахсаар аваад Жүндэн дээр бол мөр хатан гол руу төрөгдөд ирсэн байна. Энэ бол бодиттой байгаа түүхшүүд одоо шаанар нутгаа эзэлсэн гэдэг тэр шийцээ дээр бүр өөрсдөө баримттай бичсэн байна. За тийм хүмүүс орж суугаад тэд болж үржиж газар явуулаа гэдэг. Энэ бол би зүгээр үлгэр ярьж байгаа юм биш. Энэ бол түүх байгаа түүх. Ингээд арга барахтаа нэг нүүлч нэг Чүншаа гэдэг улс. Нөгөө террористээс хамгаалах нь бол улсынхаа захаар хэрэм барьсан. Хэрэм барайл. Тэгс нөгөө ажилсаг бааширнаа чи энэ ямар сайхан арга гээд нөгөөдөл нь дорно сураад өөрсдөө хэрмээ бариад нөгөө нүүрсийн мал нэвтэрхээ байгаад тэгээ энэний дараа нь Чин улс байгуулагдаад манай эртний өмнөх 200 онд тэгээ Чин улсын нэг олон жижиг хэрмүүдийг нийлүүлж аваад улам хойшлуулад цаашаа гарах дээр ингээд нэг 2-3 үетэй дотор талдаа нэг жоохон хэд хэдэн тасланг тэгээ цаашаа болох гадагшаа болох тусам одоо манай нутг руу дөхөх тусам ингээд улам том болоод нөх хүчин олшроод ирэхээр улам хэрэм. Тэгээд иймэрхүү нэг түүх байгаа. Тэгэхээр
одоо чиний асуудал холбож хэлээд хүннөө гүрэн бол иймэрхүү сууд дэвсгэр үүсэн. Тэгээд нөгөө өмнө зүгээс өгж ирсэн шахаж ирсэн үйлчлэл маань умард үйлчлэлтэйг нийлээд нэгтэй нөгөө тэр дотор иргэн шил соёл дэвшил гараад ингээ арга байхгүй нөгөө зөндөнийх олуулсаар улсаа байгуулах хэрэгтэй болоод эхний ээлжинд 18 бүлэг улс байгуулсан байдаг ш түмэн шинийг үед. За. Тэгээд дараа нь модон шинээс нөгөөдүүдийг дэндүү задгаа байна гэж нийлүүлээд тэгээд хөнгөрний байгуулсан. Түмэн шинийг тийм холбооны ус маягтай ажил тийм холбооны ус маягтай. Тэгээд нөгөө модон саяын таны ярианс бодсон чинь нөгөө модон шаниу чинь газар бол улсын үндэс миний газраас бит горхонч би гоосон битээ өгдөг чинь бүр тийм түүхэн уламжлалтай учраас гууж авдаг төрдөг гууж авдаг төрдөг. Тэр учраас энэ бол нүүрсийн ясмахан цусан шингэсэн ойлголтож. Юм учраас энэ газар нуусанд хайртай болсон. Тэгээд би бас боддоо штэ. Хаяа Монголын улс төр байгуулагдаад хүннүүгээс байгуулагдаад СНБ байгуулагдаад жужаан гэдэг гарахтаа гарч ирэх болгонд урагшаа давталдаг. Тэгдэг. Тэрний үхээр алтад хорог авахгүй адуу бол хөөх гэж биш. Газар нутгаа буцаагаад эзэмших боломж байна үүдийг хайд юм байна. Энэ үдэрс улс төрийн бодлого. Гэвч нөгөө газар нэгэнт хүмүүс сойссон. Тариудаа тариад одоо атрангом мэлчээр налуугаас уушаас тэгээд орхидог байна. Хэрмээ наашлуулад барьцсан. Тий. Тэгээд нэгэн тэнд бол хот ирэн байгуулсан. Тэгээд юу адуу малтай мантай. Тэгээд яг хөө нэг сүрийг үзүүлээд буцаа авчихсан. Тэгээд тийм байл. Ийм уламжил байсан юм байна. Энэ бол яг төрийн төг судалж байгаа юм. Судлах юм бол аяанда мэднэ. Энэ бол жаахан үнцгөө үзээд ихээр иймэрхүү юм босоо. Таны энэ дээрс хамгийн анхаарал татж байгаа зүйл бол аричуудыг монголчуудтай холбоо хийсэн. Бүр үг өсгүүд үг мөгөөдийн хүртэл баг тайлбарлаад нэр томьёог нь хүртэл монголжуулаа хийсэн юм уу гэмээр тийм юм харагдаж байгаа байхгүй. Энэ сонир л доо. Хайрыг гэдэг үгийг анх би чинь нэрүүгийн номноос уншиж ялаа. За. Жохорлол нэрүүгийн номыг чинь 80-аад орчуулж гаргасан. Тэрнээс өмнө мэрсэр хэрэгэлдэг. Нөгөө манай алдарт аав найз цуурагчд мань хайрыг гэдэг орой ганц гэж ярьдаг. Орой гэсэн үг. Залуу нас орой ганц гэдэг шиг. Орой ганц ухаанда. Энэ магадгүй нөгөө монголчууд ярьдаг ор толб гэж биш үү? Ор ганц толб. Тэр мөрдөө холбоотой шиш магадгүй юм шиг. Ер нь илүү бодогдсон л доо. Гэтэл энэ мань баяжуулсан мань манай нэрүүгийн номон дээр хайрыг гэж дурдаад хайрычуд умар зүгээс орж ирээд дараа бид нартай нийлж анхны арья барчаа соёлыг үүсгвэ гэд тэр агуугч хорлол дээр үгчээд тавьсан байна. Тэгсэн. Гэхдээ энийг өөрөө бичээгүй гэж бас хэлдэг шүү. За. Энэ бол миний уншсан элдвийн одоо түүх номон дотор байлаа. Тэгэхээр тэргийн тгчүүдээс соёлч дандаа Английн элдвэмтийн бүтээл дээр суурилдаг байлаа шүү дээ. Нэрүүг намайг уншиж аваад Гибон гэдэг үнийг их магтсан байд. Би тэрнээс их олон юм олж авлаа. Тэгэхээр энэ бол тэгээ бид тэргээр харьяа байдаг шүү дээ. Герман жуудан үүсгтэй айрыг гэдэг соёлыг үүсгэдэг. Тэгээд айрыг гэдэг үл дэлхийн зураг ганц үлдсэн тэрнийг суулж. Энэ хүүхэд наснд баг киногоор баг ингээд хадагдсан. Тий хадагдсан. Тэгээ хас тэмнийг авсан гэдэг. Тэгээд хас тэмнийг айрын хоёр холбогдоо явцсан. Тэгээ арья гэдэг бол дараа нь тэгээд тэрхэн арьянаар хэдүүд орж ирсэн гэдэг түүхийн удмын агуулдаг тэр чинь нэг манай нэрүүгийн номонд бишээр нэг 3000 жилийн орчмын түүхтэй байгаа. Тэр юмжтэй. Тий. За тэдний бол хиндүүгийн соёл иргэншилтэд ер нь нэлээд ойролцоо зэрэгцээ төгжөөд байсан. Тий, зэрэгцээ холилдоо төгжөөд байсан. Гэхдээ арийн нэр нь бол арийн соёл нь энэ дэр би бас нэг юм их гайхаад гээ. Энийг бол бид нар сайн лавлж үзмээр юм бид. Тэр сүүлийн 15 жил их ярьлаа. Гэгэд хүн хэлсэн гиндээ. Төр Монголоос үүссэн гэж хэлсэн гиндээ. Тэр одоо иш сурвалж хаана ямар ном бүтээл байдгийг би сурвалж үзээгүй. Гэхдээ тэрийг бол их олон газар шилжсэн байна лээ. Тэгсэн байна. Тэгэхээр тэр хүн нэг хэлсэн байж таараа. Тэгэхээр тэр хүн юунаас авсан байх вэ? Тий. Энэ чинь нөгөө айрын юм шүү. За тэгээ бүр сонирм гарч ирдэ. Би чинь ингээ айрыгаа хөөгд ирсэн чинь.
Юуны тэр бичээр нийтийн сурвалж сайн гадаг штэ. Надад л далд сурвалж орох гэж чадал өрөхгүй юм шиг. Одоо олон нийтийн одоо нийтийн сурах хичээл гэж үзэн штэ. Эвтэлхийн дүгэн дээр үзсэн чинь одоо энэ номон дотор байгаа. Нарийн нарын нүүдэл гэдэг. Нарийн нарын нүүдэл Төвазаас гараад Урагшаавс юу баруун дэш явахаараа хамгийн ихний суурин газар одоо 2 бүрийн хүндий болж байгаа шүү. Тэгэр брат. Энэний 2 мөрний шин нэр нь хүртэл монголоор ороод ирж байгаа. Бас. За та тэрийг бас монголоор нэрлээ цаа. Тэгэр үгнээсээ биш. Ерөөсөө язгуур нэр нь их өөр. Бурууна өнөө өнтер гээд. Энийг бол энэ нэр бол шаант бүсэг дээр байсан нэр үтгэж байгаа. Яваас юм тэр үеийн дээр анхны Ассир Бабилоны улсуудын хэлийг ерөөсөө одоо тэр манай нэг алдарт судлаач залуу Гочагийн навсгалаар шилсэн байд. Эдний хэлийг ерөөсөө монгол гаралтай гэж хэлэхгүй байгаа. Ягаад гэвэл монгол язгуурын хэл одоо ари язгуурын хэл байсан гэж хэлэхгүй зүгээр л арич харгаргийн хэлтэй байсан гүрдэхгүй гэж нэг номон дээр бичсэн байна. Тэрийг юус зөвшөөрдөө. Язгуур нэг ари хэл байна уу? Тэндээс өндөр хэл шалбарлаж юу? Ингэж хэлэх юм шиг Оромын түүхэн дээр байгаа юм л да. Яг тэр монгол бичгээр бичсэн дэрэн дотор Оромчууд чинь анхнаасаа нэг бага зүй нэг торон хаант улс унахад тэндээс нүүж очсон хүмүүс шүү дээ. Тэгээд тэндээс сууршаад одоо Тибер мөрний өндөр тэнд нэртний бүр нөгөө самны латууд гэдэг өмчтэй угсаад байж байгаа. Тэр дээр очиж сууж байгаа. Очиж суухад өөрсдөө цагаан байгуул соёлыг хадгалаад тэгээд тэнд гоё юм. Өөрсдөө нэг бүлээр нэрхээр урок гэдэг гэж байгаа. Тэр нь бол ингээд орсоор урок гэж бичсэн. Тэр нь манайхаар урок. Тэгээд олон ургууд нэрхээр кури болно гэж байгаа. Тэр нь манай хүрээл байхгүй зүгээр. Одоо нуус тавчиж хүрээгээр буулаа, ургаараа явуулаа гэх. Яг энэ зохион байгуулалт нэндэ байгаа. Тэгэхээр эртний оромчууд чинь нарийн нэр язгуур болж таарлаа да гэж ингээд оруулчихж байгаа. Тэгээ бид тэр ураг гэдэг бүлөө зохиогоогүй өөрөө оруулаад. Тэгсэн тэрнийхэлтэй нэлээд сүулт нүүсчээс манай тогтохгүй номон дотор энийг бас оруулсан байна лээ. Эртний оромчууд тийм зохион байгуулалттай байж, ураг гэж байж, хүрээ гэж байж. Тэгээ энд бас зүгээр би нэг зүрхлээг нэг юм байна. За. Энд юу гэхээр нөгөө яг энэ дотор оруулсан нөгөө олон ургийн тэргүүн нийлээд хуралдахыг сенат гэж нэрлэдэг. Энийг зүгээр санаад гэж хэлмээр байна. Санаад дэвшүүлдэг санаад. Санаа гаргадаг газар. Санаагаа ярилцдаг. Санаатлууд, санаатнууд гэх юм. Тэгээ хамгийн чухал юм тэр бүгдийн дээр нь цайр байдаг гэж. Тий. Бүгдийг өдөр. Энэ бол манай зайран. Бөөгөр өрдөд. Зүгээр бөө биш л дээ. Бөө биш л дээ. Яг тэр ургуудын оюун санааг тодорхойлж байгаа юм шүү дээ. Тэдэнд одоо ёсны гэлмээ тогтоож өгдөг. Зам мөрийн ирээдүй хойч. Тэгэхээр тэр цайр гэдэг үг бол Монгол зайран. Юм аа. Энийг зүгээр би бичээгүй. Тэгэхээр бол энийг дараагийн залуучууд гаргаж ирэх байна. Одоогийн залуучууд бол бүх хэл дээр бүх сурвалжийг уншдаг болж байна. Улам уншиж байна. Тийм учраас би тэр сэтэл өгөх хэрэгтэй болж байна. Тэгэхээр зайр гэдгийг төгөөд үзэр яг зайр гэдэг бол их олон Цезартай холбож ярьд юм байна. Цезар анхнаас сенатыг буулгаж яад Арон бүгдийн тулсаг унгаад хаан тулс агуулгатай Цезар суусан. Цезарын нэр нь ч өөрөөс ичгдэг шүү. Монгол зэцүүр үг байгаа. Манай Помпей байна. Асаа сайхан нэр шүү. Цезар Помпей хэрэг тайлбар гэж байна. Одоо өөрийнхөө бодож байгаа. Энэ ямар албан ёсны судалгааны их сурвалж биш. Олон нийтэд зориулсан нэг соён гэрлийн ч гэх юм. Зүгээр амжилт төрүүлэх гэж байна. Монголчууд хамгийн сайн нь Бамбай байхгүй юу? Помпей юу? Тий. Бамбай хамгаалах гэсэн. Ер нь тэгээд манай өвөр Монголын бас хоёр ахмад залуу хоёр Тэнгис Чандман гэж хоёр хүн нэг сайхан ном гаргасан. За. Монголч угсаад 6,000 жил ингэж байгаа шүү. Түүхэн мөрдөлтгээд. За. Тэрэн дотор нэг сонин юу оруулсан байл. Вийн дотор оруулсан байдаг үйл. Тэр нэг Оромын консул хүн нэлээд одоо Оромын бүгд амт улс нэлээд мод онцсон баг хүчээр буурсан
нэг өөрийнхөө нэг колоноор сууж байхдаа нэг оромын хоошны нэг шившлэг уншдаг байж л. Тарин энэ дээр байлаа. Бичсэн байлаа тийм. Ор юу. Тий. Ортоор гээд. Одоо бол тэрнийх утгыг европчууд мэдгээ байсан мөртлөө одоо оромчууд өөрсдөө мэдгээ байсан мөртлөө уншаад байгаа гэдэг нэг үг гасан. Тэр нөгөө түнх мултараад оруулдаг тарин юу тийм шившлэг байжээ гэдэг нөгөө хүмүүс нь тайлж өгсөн байт юм байна. Тэгэхээр хэлбэл одоо бид нар чинь зарим үг айлт мартаад байгаа шүү дээ. Тийм. Одоо хандаа би чинь хотын хүүхэд хавдамын мянган сумдасаар илтэн гэж сонсоод их гайхдаг байл. Тэгсэн дэрэн зүгээр сахилгагүй хүүхдээр илдэг гэдэг байл. Гэтэл илтэн гэдэг үг нь явсаар байгаад эртний жангар мангар төрсийг үзэхээр их баатрууд өгдөг цоол байсан юм. Илтэн гэж. Тэгэхээр бид нар ч бас нөх орн нэг мянган жил хүрэхгүй уусаад мартаад байгаа. Мартаад байгаа тийм. Энэ бол үгний нөгөө хэрэгцээ гэдэг зүйлээс болд юм аа. Үг хэрэглэж байгаа юм зөнтэй байдаг. Хэрэгцээ болонгууд айчмаар соёлынхаа агуулга алдаад мартагдаад явчихдаг байна. Энэ зүгээр байгалийн зам. Юу байгалийн юу хаа нийгмийн хэрэглээний зам байт юм байна. Тэгэхээр яг урагшаа харж явцгаа залуучуудаа гэж хэлье. Харин одоо урагшаа нас өдөр хідүрж байгаа л одоо. Биш одоо 70 за яг үдэ 75 юм байна. 75 тийм. Тэгэхээр энэ сайхан ахмадуудынхаа үгийг нэг сонсч үлдээд ядаж сошиал орчинд бол залуучууд их болчлаа шүү дээ. Тэг ингээд сэжүүрийг өгчвөл анхны очны гэлбаг тусахчвал тэрэд маань нэрээ юу гэж санаа аваад явчих гээд шүү дээ. Тийм байнг бодож явах хэрэгтэй байна. Энэ дээр нэрээ тэр сонин тарин байсан шүү. Тэр чинь одоо зүгээр түнх мултрахад хэлдэг байсан үг нь одоо тэдний бурхан шашны хамгийн том тарин болцсон явж байгаа. Тийм юу чамаг уншиж явдаг шүү. Нэг тарин болцсон. Тийм байна. Бидний уншдаг нь маань анхны өмнө мэдээ хүмүүдийг дэнжин оргоо хүртэл тайлж бидэхгүй л энэ шүү. Тийм мэдэхгүй байгаа шүү. Нэг юм цэцэг юм шиг байна л гэж шиг байд. Анх үсгтээ яаж үссэн байгаа. За энэ номын хамгийн ихний удирдгал дээр нэг хоёр өгүүлбэр л бүр ингээд анхаарал татаад цаашаа унших бүр шунлыг төрүүлдэг байхгүй. Нэгдүгээрх нь бол нүүдэлчдийн дээд үгүй аринаар уламжилсан салаа буюу скит нар гэж. Одоо эртний хамгийн том соёл өргөншилгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хоёр нөхдүүдийн чинь одоо ер нь эндээс нөөсөн бидний урд том л гэж тайлчих гэх тий. Баталж гал үзэл. Энийг ч бас би яг зүгээр бас хуулж байгаа шүү дээ. Энийг анх дэвшүүр тавьсан хүмүүс бол манай агуу их майдар байгаа. Тэгээд майдрын хамтран зүтгэж Давсрунгаа хоёр. Энэ хоёр чинь яг үхээр их чимээгүйхэн тавьсан байдаг. Гэр гэдэг ном гаргаад 1980 онд гарсан байдаг үү? За. Тэр номныхаа тайлбар түүхийн тайлбарыг бол хийхдээ тэр дотор скитийн тухай их нарийн оруулсан. Скузаа гэдэг тэрий ч одоо монгол үг юм аа. Монголын скитэн эсгийн өвнөхтэй хүмүүсийг анх грекчүүд скитэнгүүд гэнэрлээ. Тэр нь нохондоо ямар нэгэн одоо болцмол хэллэг болохтой скит гэж ярилцээ. Скиф гэдэг ингээд яа. Тийм скифч гэдэг. Тэрнийх нь язгуур өгнөөс скуз үү гэжээ. Скиз үү. Яа нүмерг гэдэг манай их нарийн тайлбарласан байна л дээ. Тэр гэрдэг намайг дахиж өвдүүлбэр ном байдсан шүү. Уг нь тийм байна. Тэр ер нь одоо байдаг бол дахиж нэг гарч байгаа. Тэр манай тэр хоёр их Монгол далийн санаа хагчид анх төвшүүл санааг мандраа дагваад явж байгаа дээр. За. Өргөжүүлэх гээд өргөөд явж байгаа юм шүү дээ. Тэгээд скитүүдийн тухай дүүхтэр юу нарийн үзэгдэл энэ дотор нэлээд жаахан оруулсан. Делегач оршуулгаас бүх юм яг л нүүлсний ирдэн. Эндээс яг нүүдлийн соёл гэдэг юм гарч ирдэг байгаа байхгүй. Тэр нөгөө гэр мөрөө оршин харуулж барьдаг тэр бүх юм бүшээ сануулж оршуулдаг. Тийм л харагдаад байна. Ялцгад тээж явж нөгөө оршуулгын газар нь хөрөж оршуулга хаар дайрлаасаа тавьчихдаг юм байна. Ялангуяа зуртаа бол. Тэгэхээр энэ нөгөө нүүдлийн их үүсрэг харах дээр эндээс яваад ингээд тойрд явсараад нөгөө германчууд дээр очих дээр германчууд чинь хасаас хангалтах нь бол тэдний түүхэн ой санамжтай байгаа юм шүү дээ. Тэр энэ дотор дурдсан байлгүй тэр нэг зөвлөлтийн үед юм уу да зөвлөлтөөс өмнө 40 оны хэвлэл байсан. Папс государство папство гэдэг. Хоног папын улс гэсэн судалгааны ном байт юм байна л да. Орос хэл дээр байсан.
Тэн дээр харж байхад бол тэр юуны Германд бол айрын соёл, айрын язгууртууд, айрын нар нөрсдөө ван гүн болдог. Тиймэрхүү уламж байсан юм байна. Тэгээд энэ чинь нэг Габсбургийн хаанд бол Габсбург гэж нэг байдаг. Нөгөө түүний үлээ нэг хоёр том овг байдаг. Нэг нь тэрний шалтар дээр 2 дугаар Фердинанд хаан гэж одоо яг Монголын агуу их төвштгэл нөгөө барууныг төвшдөх их аяны үед чинь тэр 2 дугаар Фердинанд байсан юм байна. Яг тэр үед онцлог нь буруу юурч болж байгаа папын хаанчил тэр Фердинанд хаанчтай сөргөлдөд буйнтэйгээ. Тэгээ нэгэндээ ер нь тэр нэлийн удаан үргэлжлэн түүх юм дээ. Хана шашин төр хоёр эрх мэдээ бололч ирсэн үг л дээ. Тэр алдар Фердинанд гэдэг шуурхаар дорны соёлыг их сонирхдаг арабчуудын ялангуяа тэр нийгмийн ухаан, математик, дорны судлалыг баруунд нэвтрүүлэх гэж оролцсон анхны хүн гэж үздэг юм байна лээ. За миний нэг шүтдэг нэрүүлдэг гэж үтсэн байлээ шүү. Өөрөөсөө жоохон мултаалаад байна. Мандиргаа хэлчих гэж бодлоо. Мандиргаа тийш шонгоо хөвчээ. Тэгээ нөө одоо энэ дэр жишээл скиф аричуудын нүүдлийн тухай манай орны өмнөх 17-аас 18 дугаар 100 гэдэг чинь баг 18,000 жилийн өмнөх асуудал шүү дээ, тийм ээ. Тийм нүүдлийн тухай. Тэгэхэд бол аль хэзээний дэлхийд яарч байдаг юм уу нэг тийм төр улсын анхны зохион байгуулалтын хэлбэрүүд үүссэн байсан. Хүрээ маягаар тийм ээ. Хонд ургаш хүрээр уурна гэж төрийн зохион байгуулалт. Төрийн зохион байгуулалт шүү дээ. Тэгэхээр бидний Тэгэхээр манай гэгд иймэрхүү юм анзаарсал юм байна л да. Тийм байна. Агуу их гэр маань. Тийм байна. Бидний зүгээр яг би бас нэг ганц нэг онгодуудтай ингээд уулзаа сонирх төр манай төр тасны түүх чинь бол 7 том гүрэн байгуулагдсан. Тэгээд яг аль бисний зохион байгуулалтанд ороод эхэлсэн нь бол 70-80 мянган жилийн тэртээс өсвөлээд явсан гэдэг ингээд тэгээ сүүлчийнх нь бол одоо мэлхий гүрэн, бида гүрэн гэдгийн тухай ойлголтод яриад байгаа байхгүй. Тэгэхээр таны судалгаанд одоо жишээл мэлхий гүрэнтэй холбоотой. За бид гүрний тухай ойлголт энд сүүлүүд бол нэлээд гарч ирээд байна те. Тэгээ одоо манай алдарт Манчимал гэдэг хүн чинь Боксодор гэдэг орманы эхлэхдээ юусе бида улсын эзэн эсвэг балгуур дахин гараад эхэлж идэв шүү дээ. Тэр алдарт ормаач. Тэгээ дараа нь залгаж манай энэ шаш бичсэн шүү дээ. Эхэлж бичсэн Манчимал хэсэг нүчгтэй бида улс гэж байдаг. Тэр бида улс бол ерөөсө хөгжлөлтөд дээр бол дахиж гардаг баха. Дахиж нэг хоёр гардаг сар гэж. Тэр хамгийн гол улсыг бида улс гэдэг ба шүү дээ. Тий. Ер нь түүхэн газар зүйн ой санамжийг ингээ харах тэр тэгэл их Монгол улсын үед байгуулагдсан байсан тэр газар нутаг л явж нүүдэлчдийн том соёлын өлгөө болчиход байгаа байхгүй. Тий. Яг л тунж үлдэж байна. Тий. Хонд тундас гэж чухал юм байдаг шээ. Бус нь ингээл тараал ингээл цацраал яваад хахад тунж үлддэг юм байна. Тунхад бол сайнч тун муунч үүдээ. Тэг нь осолтой. Тий. Тунцыг баян эргүүлж ингэж сэргээж хөдлөж идэг байгалийн өвчин бас байт юм байна. Тий. Аричууд одоо юу гэдэг та нэг энэ аричууд эднийхээ нэр томьёон дээр бас нэлээд хэд хэдэн нэр томьёон дээр их тийм сонирхолтой гаргалгаасан тэр цаар тэр талаараа та ганц нэг юм сонирхол. Чи энийг нь хэлээд. За энэ дээр би нэг уншиж хагаад ари гэдэг бол одоо жишээлбэл ариун гэсэн үг гэсэн тийм санаанаас эхэлсэн гэдэг. Тэгээ энэ өөрөө ведийн сударт байгаа гэсэн тийм юм яриад. За гуйфан хоёгтууд гэж. За тий. Хоёгт эрс гэж яриад байхгүй. Одоо энэ бол хоёгт эрсээр нь бол ойлгоход бол монголоор болчиход байна тийм үү? Тэгж байна. Тий. Энэ хоёгт гэдэг нэрийг анх манай тогтохгүй 1968 онд энэ нэрийг ханаад гуйфан гэдэг бичлэгээс за монгол хэл рүү монгол утга руу оруулахдаа энэ бол хоёгтой хүмүүс гэсэн утгатай үг байна гэж оруулсан. Энэ нь бол хоноо түүхэн судалгаад хэрэглэг баяцсан. Тий. Яг хэрэглэг түүхтэй байсан баг. Тэгээд анзаараагүй пан гэж яваад байдаг. Энийн дараа нөгөө хүмүүс нь ойлгохоо байгаад ямар утгахыг хөөгж хэлцгээ байгаад тэгээд явцсан. Хоноо хуу гэдэг анхны бичлэг чинь зүгээр нохоо дагуулсан хүн гэдэг байна шүү дээ. Нохоо даанч. Энийг бас тэгтээ энийг бол бас тогтгоосаад манай
Скватроос гаргасан санагдтыг. Тэг номонд оруулаг байдаг баха. Би Чингүнжи Скватроод чинь нэг аминчил хөөж ордог байлаа. За. Тэр манай донгор маань их уулзаж байн юм асуудаг онго хөглөх гэдэг юм уу. Анхныхаа наран сайн мэрэгний хөргийг манхөр буулгаад би нөгөөт нь зурчаа тэгээд Гүнжи Скватроод очижсэн юм чи. За. Явна гойн мөн байна. Төрөд 12 жил хийн зөвлөжсэн. Тэгээ нэ хоёртуудын дараа шүннүү тэгээд биданар гэд ингээд гарч ирээд байхгүй. Тэгэхээр одоо хоёрх моёг ч одоо мэлхийний хоёрг моёгтай бас холбогдох юм биш байгаа дээ. Хоёрыг бол юутай арманд хэлж үзэж байхгүй юу? Энд бол нэг зүйлийг би хичээлөөд орхих үгүй. Энэ үгийн утгыг задлаж дэлгэрүүлэх эсвэл бүр орхих энэ төр бол чөлөөтэй байж болно. Яг л хүн болгон янз бүрээр сэтгэнэ. Хүн болгон өөр үнцэг гаргаж ирнэ. Тэр нь хэрэгтэй. Тэгж сэтгэж ижил байхгүй. За ингэ болоо хаж өөрөө хориглоно гэж болохгүй шүү. Болохгүй тийм учраас тэр шүннүү гэдэг ч одоо хаад кредит бичиг дээр бол манай амаргуун Монголын төвчд өгөхөр шүннүү мөн гэж орж ирдэг. Бүр жинхэнэ гоёор бол манай насаг дөржин түүхэн шүлэг дээр орж ирдэг шүү дээ. Хүннөө сүнүүгийн үеэс өгшөд өгд ийм нутаг гал ингээл. Түүхэн шүлэг нь арай өөр юутай үнцгтэй байдаг баха. Монголын миний нутаг дээр бас нэг өөр өнгөтэй байдаг. Тэгэл ингээл их Монгол улсын хавтгай байсан байгаа тэр бүх зургал ингээл таны зургууд байдаг. Таны юм дотроос та нэг тийм хүний батсан зохиол дотроос нэг огт санамсаргүй анзаараагүй хайц нэг ганцхан сэжүүр ганцхан үгийг сугалж аваад тэрийг ингээд юм болгочиход байгаа юм. Таны онцлогоо. Энэ одоо миний юм уу миний нөгөө дээд тэнгэр гэж айлт юм. Юу гэхээр алууны бүтээл дотор бол маш нарийн юм нууж үлдээдэг. Одоо нууц тавьж байгаа би бодож дандаа код дээр зүг. Дандаа кодны цэглэл. Аль нэг үнцгээс наваал явбал тэгээд тэр хүн өөртөө таарсан нүгэл хийгээд явчих болно шүү. Одоо би ч нууц тавьчаа судлагч манай гадам уусах болол одоо тэгээд одоо сүлүүд янз бүрийн хүмүүс зэтгэж байгаа энэ тэр зөндөө хүмүүсийн чинь гаргасан санаа болгоныг өөр. Санаа болгоно чухал юм агуулга гэж байгаа. Үлгөөлөх бод. Таны энэ хуучны зургууд дээрс одоо эртний Перс одоо Израиль одоо нөгөө юунуудын Ром эдний зургууд дээрс авсан баримтууд ч их сонирхолтой санагдлаа л да. Одоо ингээд явал энийг харагдахаар байна уу? Энэ зураг. Энийг нэг харуулдаг хаа. Дээдлийн тэр шүхрий дээр нь бас манайх нэлээд анхаарат гараа гэж. Энэ том маягаар хийсэн. Том маягаар. За ингээд дээдлэлт нь байгаа нэг тийм одоо бас нэг шугуун дээр суудсан нэг нөхрөө нөө. Тэр дайрын хааных тий. Энэ таан шүхрийг Монгол төрийн бэлэгдэл гэж үзэх гээд. Тий. Тэг бүр нотлох гээд дайр. Дайрсан гэж байгаа бол их сайхан байна. Нэр дайрч үзсэн байсан шүү. Энэ шүхэр гэдэг жанх бид нар чинь нэг 8 дахиад гээл шашны агуулгатай хараад байсан шүү дээ. Ухаанда буулгаж ярьслаа юм жоохон байхчаад нэг тиймэр зураг өргөд харж байсан. Тэгээ түүхэн өнөхөр уншихаар чинь ухаанда Чингис хааны чинь алтан шүхэр дээр байр суулгалаа гэж ингэж гараад ирдэг. Хиний за хүннүгэн түүхийг үзэхэрч арга байхгүй төрийн их шүхэр гэж гарч ирж байгаа. Тэр уучин нэг Сэмазаны судрууд. Тэгээд шүхэр чинь энэ эртний дэлхийн түүхэн дээр чинь арга байхгүй энэ зургуудыг би тэр номноос авч байгаа. Тий. Энэ дээр чинь тэр Дайрын хааны дээр чинь ганган шүхэр байж байгаа шүү. Тий. Тэгээд би энэ бол манай өмнө зүгэн одоо хаашаа нэрийнхаа зурагт номнуудаас нэг их оруулах байгаа шүү дээ. За. Дандаа ягаад гэвэл эдгээр чинь нүүлчээс аваад тууцсан болохоор эдгээр чинь өөрсдийнх нь үндэсний юм гэж барах хэлдэг юм байна лээ. Энэ түүхээр зөвхөн уучаа шүхэр гэж нэг их өргөмжилдэг. За стэмгийн үлбүр хайн тоодогч юм байна лээ. Би ч одоо хүүхэд байхдаа төдөвөн чиг зах зохиол мэдэх баг.
нэг хэтэн жижиг зурагт юмнууд гэдэг дүүрэн орж ирдэг байлаа шүү дээ. Тий. Хятад харилцаа сайн байхад бол их дүүрэн хажуугийн 20 дуур намын төгөлд тусаад тасартай байсан. Би тэндээс нөгөө хүүхд болсон бүтэнсээ дуурлан ард кино театр илдвэчээр кино үзэх хэлжтэй. Тэгтээ би чинь 2-3 ном барьж ирдэг гэжтэй. Дандаа эхний яг намайг жоохон ээжиг амцрын байх тэр нэг 60 оны ихэр Монгол үчигтэй байсан. Тэгтээ голдуу хүүтэн уулны үчгийг яг Монгол үчигтэйгээр ингээ хөвлөсөн. Монголд орж ирдэг байсан. Тэр бол сүнгэлсэн хүүтэн уулны үчиг гэдэг ном. За дараа нь би чинь нөгөө дан хятадлэр нь баахан номнууд зурлуулсан чинь тэр үедээ зургийг хараад бид нар найз өөрсдөө би ч өөрийгөө салаа сахалтай ямар жадтай ч би ч нэг баатан дүрийг өөртөө оноогоо авсан. За. Найзууд нэг найзтай болохоор залуу жанжиныг нэг дүр өгсөн. Нэг найз өөрөө сайн дураар муурын сахал мөрөж ят болно гэдэг ингээд. Яттын өнгөрийн баатуудыг хуваагаад авсан бас. Тэгээд нэг зураг би ч 12 хүн дэвтэр дээр шинэ найзууд зурлал зурлал нөгөө баатуудаа герман юуны Оросын зөвлөлтийн цэргийн хувьсаар хувьсалж байгаа л үзэж байгаа шүү дээ. Тэнгүүл байдаг бол тэгээд забруулдаг гэсэн. Тэгээд хэцээ нөгөө үерийн дараа жил миний амьдрал 2 дугаар үе шат үерийн дараа жил. Үерийн над их богино өгсөн. Манай тайл шараага хайдгүй шараа гэдэг номны орхойд юм байсан. Төмөр хайцаг дүүр номтой. Нөгөө ном руу намайг орчуулахгүй. Тэгсэн азар нөгөө нөгөө ном нь урсгалд ороод азар гэж буухад. Тэгээ бид тэр самуул дээрээ нэг задаа газар буугаад тэгсэн манай шараагч нөгөө төмөр хайцаг залчин хэдэн номнууд нөгөө нь цул ус байхгүй. Түйч орт гэдэг аваа шидэжсэн. За. Тэгээд ингээд биш нөгөөдг нь аваад ингээд тэр нуурсан номч яг төв байдаг байлаа. За. Ингээд салгахаар урагтаал. Тэгээд нэг номыг үзсэн ч дээр нь биш ингэж 3 үлсгүүлэр гэдэг 4 дэвтэр ном байхгүй. За. Тэнгиж ихний нэг дэвтэрийн гэсэн чинь миний таньдаг баатар зур гараад ирсэн. Нөгөө нэг шалаа сахал баг. Тэгээд шалаагаад энийг одоо ягтаа хаях гэж чи сэргээгээд авболоо. Чамд өгчээ гэдэг. Тэгээд бидэнд шалаагаа шин баахан ном авсан Монгол үсэг. Тэгээд 3 үлсгүүлэр 4 дэвтэр тэгж анх тоосго маягаар олж авчихлаа. За. Тэгээд хоёр найзад ажиллаж тэр чин 100 наадуу вирус яаш гэж сайхан 8 дугаар сарын дээр шараагаар хэлж байна. За чи наран татаж болдгоо шүү. Гэрээ шүүдэр татаагаарай. Би хууцын дэлгээд. Тэгээд би чин тэр 4 дэвтэр гэж одоо надад шинээр байгаад тийм 104 дэвтэр шин. Тэрийг салгах гэдэг хамрын өвч олсон. Хамрт өөсөө юуны тэр нөгөө нялдсан заас дүнээр хардаг. Тэгээд би чинь урус үлгэрийг тэндээс анх сэргээж яваад тэгсэн би техникумд орж байгаа. Нэгдүгээр гадаад уран зохиол орсон чинь урус үлгэргээд түгээшээд ороод ирж байна. Нөгөө миний муурын сахал мөрөж яд гэдэг жампэ гэдэг юм шиг. Миний орхоос дээш нэг салаа сахалтай нэг вайн юу гэдэг юм шиг. Нөгөө Зэрэгт баатартай өгч залуу баатар нь жоо юм гэдэг баатар. Цөмөрөө цаймтлын баатар байсан юм байна. За. Энэ иймэрхүү нас нь миний нөгөө дээцэх хөргийг бүтээх анхны суур дэвсгэрийн хөрхийн миний мө Лухан баатар өгчд гарч ирж байгаа. Та энэ шүхрийг жишээлбэл 5-6 мянган жилийн өмнөөс Монголын соёл иргэншлийг дагаад энэ Перс, Европ руу ер нь Монгол төрийн бэлгэдэл болгоод нэвтэрсэн л гэдэг нь тий нэвтэрсэн гээд би одоо энэ дээр үзсэн гэж бичсэн. Тий. Гэхдээ замнал нь тийм л байгаа. Тэгээ Монгол шүхэр нь байшлаа. Тэгээд шүхэр яхав дээ. Аяанда альва шашин чинь нэг онцлог нь ард түмний нөгөө тухайн ард түмнийхээ соёлыг ашиглаж орж ирдэг. Шарын шашин орж ирэхдээ зайрангуудаа ашиглаад бүртэн жойжин гаргаад ирсэн. Тэр шиг л шашин амгийн төрөөс ашиглаж болох юмны үгээр нөгөө сэлэм тэр хатад баатрууд тэгээд дээр шүхэр тэрийг авсан байгаа юм л да. Энэ нөгөө шувуун сүлд за энэ нөгөө энэ Персийн хааны дээр байгаа
Дарвигийн одоо унтсан юу унтсан байгаа энэ шувуу гэж үзээд энэ шонгор юу гэж үзээд юм та. Энийг л зүгээр жирийн шуул гэж ойлгосон. Аа. Хүн шуу гэх юм. Аа. Иймэрхүү өөрсдөө нэг юм тотем байсан юм болов. Тийм болоо. Манайхан нөгөө цагаан шонгор гэж ярьдаг штэ. Тэгдэг. Хяад боржооны шонгор гэдэг шиг ийм байсан юм шиг байна. Би нэг хальт дурдалан гөрсөн л дөө. Хальт урдсан нөгөө Хүнүүгийн хааны толгойн орой дээр ч бас нэг юм шуу байгаа шүү дээ. Тийм орой дээр шуу байгаа. Тэр чи одоо би нөгөө Урмголын музейд харсан. Нэг шуул байлаа. Одоо би амт судал мэдгүй болохоор ямар шуул шуул байлаа гэж. Тийм. Дараагийн нэг зураг нь энэ зураг ямарсан болж бүр биш байсан. Энийг зураг энэ одоо энийг зургийг харуулдаг. Энэ дээр бас нэг сонирхолтой баримт байгаа байхгүй юу? Энэ зургийг таачхан хаанаас авсан юм? Энэ хараа нэг энэ ингэж байгаа юм. Израилийн хаан нь Ассирийн хаанд өвдөг нуглан мөргөж байгаа нь. Энэ дээр та нэг шовуу юу хоёрыгаа бас зурцсан тийм одоо шаантах бичгтэй ийм зураг. Энэ зургийг та хаанаас авсан юм? Нөгөө дэлхийн дөх энд байж байна. Оо за тэндээс аваад. Тий. Тэгээ одоо энэ Ассирийн хаан бол тэрийг үзүүлээ. Монгол гаралтай байсан гэж та хэлгээл одоо нөгөө шууга барайл зүтгээд байна да шүгэр хоёроо. Хэнийг? Энэ Ассирийн хааныг Ассир гэж юусэн Монгол. Аа. Айрын Монгол. Айрын Монгол. Монгол гэхээр хатууд дээр айрын Монгол. Айрычуд. Аа. Тийм иймэрхүү сонирхолтой юмнууд байгаа. Тэгээ энэ дундаас бас нэг зүгээр нэр томьёог төвгээд ярьчих. Тэгээ сүүлд бол дараа манай үзэгчид сонирхол илүү гүнзгийрүүлэх гэж боловсруулаад хамтарч үзье. Хамтарч үзье гэж байна. Хамтарч үзье. Тэгээ нөгөө тэр хэлцүүл буруугүй. Хятадуудын соёл иргэншлийг үндэслэгч нөгөө Күнз маань тэмдэглэлдээ наад Монгол юмнуудаа хуулахаа боль гэж айсан гэж энэ дэр бичсэн байлаа шүү дээ. Тийм байсан. Тэрийг та нэг хоёр баримтаар натлаад яриа гарч гэх юм уу нэг тийм тохиолдлоос нь наач би авсан баримтаа наач тавьчихлаа. Энийг та өөрийнхөө амаар. Хонд тэр нэг хөгжим байна. За. Одоо хогон хөгжим дуурлаа гэж их айсан гэж. Тэр хогон хөгжим гэхээр нөгөө нуус тавчаад байдаг штэ. Нөгөө гадар халцралт өвчин бүжиглэг. Тийм. Тэр бүжиглэгч зүгээр нэг айдангу бүжиглэн гэж аахгүй. Ямар нэг айданга. За тэгээд манай эртний цоор ихэд ялгаа нэг хийч чинь зөвхөн зарим дэлхийдээдгүй байдаг шүү дээ чинь янз бүрийн тэмээн дээр очсон бөмбөрүүд нь тэр түүхэнд байдаг шүү дээ том зэргийг урагшлахад зориг өгдөг эсвэл зүгээр далд байгаа зэрэгтэй дохио өгдөг иймэрхүү ер нь яахан цоглог маршмигийн хөгжмийг бол үндсэндээ нүүлстэй хөгжим гэж үзчихсэн юм байна. Күнз бол. Тэмцэл тийм цоглог хөгжим явангууд л энэ тэндгөө дуурайж очиод тэгээд жанаатах бол одоо жаахан болцоо гэж хэлсэн юм шиг. Тэгээд тэр хинэ хар ялааны дуулал гэдэг би зөв томьёолсон. За. Нэг жүүжи гэдэг нөхөр нэг бахан хаашааг эрдэмтдээ маргаж хагаад нэг шүлэг уншсан байт юм аа. Тэр ч одоо юу вэ? Гол нь бид нар ярьж байгаа ярианы тэн дээр нэг бас л тэр шимацанаас авсан ишл байхгүй. Харлаан дуулаг. Тэр харлаан дуулаг билүүлд их сонирхолтой тохиолдол олж авсан шүү дээ. За. Урмгол 1959 оны хэвлэгдсэн шүлгэлт номын орчуулга гэдэг юм жижигхэн цэнхэр ном. Данч 2000 оны югаар шатсан. Тэр дотор харлаан дуулаг байж идэв. 1957 оны үед Монгол улс орчуул тавьсан. Тэр дуулаг тэр жүүж одоо энэ зөндийн улс байх үед нэг улсын эзэн байхгүй жүүж өгөө. Тэгээ нөгөө хашинтай маргалдаад харлаан дуулаг хэлээд гарч явлаа гэсэн мэт. Тэр харлаан дуулагын утгыг сүлд нь олж үзсэн чинь миний өвсөн дээр битээ баагаад сүүгээс би утгатай. Нөгөө харлаалагддаг цаг гэж. Тэр мань нөхөр бол тийм утгаар л нөгөөдөлтөд маргалж байгаа. Миний нутаг дээр битээ хурж ирээд та. Миний тэр битээ миний соёлоор гайхуулах гэсэн утгатай үг гэсэн байл ерөөс. За. Тэрийг нарийн дуртай гоорч. Тэгээд харин бол энэ бол юу гэхээр эндээс бид нар хоошоо болон зөндийн нүүдэлснээр соёлын маш өгөөмөр өргөн харилцаанд ойлгож байгаа. Энэ дээрээс дайсагнах юм байхгүй. Ухаандаа хорсолж игшчих юус байхгүй.
биеиндээ яаж соёл өгч байсан. Энэ хоёр аливаа угсаатууд яаж хамтарч хөгждөг юм бэ гэдгийг манай нүүлэлт харуулж байгаа. Нүүлэлтийн хамгийн төрийн чинь гол юм нь энэ шүү дээ. Тийм. Ер нь нүүлэлтийн төрийн үүсэл гэдэг бол маш онцгой юм дээр тогтдог шүү дээ. Доройгоод итгэх ерөөс ядуу дорой буураагаад итгэхэд бол төрийг байгуулж байгаа. За тийм, ер нь тийм. Тийм ерөөс төрийн үүсэл нь тэр юм. Чингис хааны дарангуйлах утга ба. Чингис хааны тэмдэглэж үлдээсэн Чингис хааны үг гэж байгаа одоо манайд ирсэн юм дотор чинь бие дээгэр үзэг дүрм нь хаан боловч боолынхоо боолын төлөө би амьдарч байгаа. Яг ерөөсөө нүүлсийн төрийн уг язгуур утгасаар энд байгаа. Тийм. Энийг л хэрэгжүүлчихвэл дэлхийд дахин хүндрэлсэн шудраг төрөөр явчих байхгүй юу. Энэс тийм та күнз юунд дургуутсан гэж энэ намайг хэдэн онд анх бичсэн? Энэ өгүүлэлгийг. Тэгэхэд 2493 жилийн өмнө гэж одоо бичсэн харагдаад байна л да. Тэгэхээр жишээлбэл энэ оны тавиагүй. Энэ күнз айж явах үедээ күнз чинь бол монголчуудын төр төсний зохион байгуулалтанд орсон байх үед нөхдүүдээс юм аваад байна. Одоо бид нэг хужааг юм орж ирээд байна гэдэг шиг монголчуудын юм орж ирээд болохоо л гэж айж бичсэн шүү дээ. Тий. Тэгт чи одоо тэрний одоос 3000 жилийн өмнө доройж төр байж исэн гэж. Тий. Тэр өнөөгийн хятадуудыг күнзийг айлгаж исэн болох гэдэг байна. Тэгээ энэ дээр бол ард ингэж ярих чиний ярьдаг үнцгч бол яг орчин үеийн үнцэг л. Харин тий. Миний гаргасан үнцэг бол юу гэхээр бид нар ямар эртний харилцаатай байсан бэ? Би ч одоо ямар олон угсаатыг өөдөө гаргасан бэ гэдгийг хэлэх гэдэг. Тийм байна, тийм. За нөгөө явж байгаад бид нар нэг хужаа гэдэг муу хужаа гэдэг үг чинь одоо хужаа чи өөрөө буцаад Монгол гэсэн үг болох гээд байдаг бас. Энэ хужаа гэдэг үг чинь Монгол биш л дээ. Монгол болохгүй. Тэгвэл энэ дээр би хужаа Монгол болсон гэдэг нь юу гэхээр хувцсыг авсныг хэлж байгаа. За. Тэр үн чинь нөгөө урд шаанар чинь өөр юм газар дээр гэж ирхэлдэг нөгөө шавар шахаатай уулталдаг тэгээд нөгөө юугаар ороод дэрсэн шахаа өмсдөг хүмүүс. Тэгээ моринд мурдах шаардлагагүй. Ямар ч боломж байхгүй. Тий. Тэгэхээр хамгийн дөрөв моринд мурдахын тулд гутлаа хэрэгтэй болж байгаа. За тэгээд зэгсгэнд бол дээл бүстэй болно. Ингээд Монголын хувцсыг авсан хүн ч одоо энэ хэн гэж нэг хүний нэр нь байгаа. Байлаа. Хэн гэдэг үлээд би ч одоо их банк чэйсэлдэг байсан. Тий үүлэн ван гэдэг хүн энэ дээр үл нарийн дурдсан байгаа тийм хувцсан тэгж явлаа гэдэг. Тэгээд бүсийг гоолөө гэж нэлсэн гэдэг нь гөрөөс найрс гэсэн л утгатай үг юм байл. Монгол аялгауг өөрсдөө аялгаур жаахан албалт оруулаад хийсэн. Тэгэл хийсэн. За. Нэг юмхөө одоо ингээд хүмүүс ингэж та Вандругай таны наад намайг чинь авч уншуул яасан гэд асуул юу хөө. Одоо таныхын дөөр байна уу? Дахин өвлүүлнэ гэж авчид. Дахин өвлүүлнэ тийм. Өвлүүлэн зөмөр мөнгө цуглуулъя гэдэг. Тэгж болж байна. Эсвэл таны хүсэн дансаа тавьчих юм уу? Тэрийг бол зохион байгуулагч бит шүү дээ. Тэгээ хүмүүс одоо дэмжиж байгаа хүмүүс нь тэр яавал хэвлүүлээ сайхан мөнгө өгчүүл ямар тамхи авахгүй талх авахгүй зөвхөн номонд өгсөн данс гарсан. Тэгж болж байна. Тий. Тэгвэл зөвхөн юу ах вэ? Их нь одоо манай хэн дээр байгаа шүү дээ гам бол дээр. Ямар гам бол? Нөгөө жиком хэвлээ. За. Иймэрхүү ном байна. Ерөн зүгээр яхаа харахад ингээд уншихад бас их тийм маш сонирхолтой өнцгөр тавьсан, гаргаж ирсэн олон мэрэгчлэр сэтгүүлч юм учраас тэр нэг жижиг нэг чимэх ингээд час хийсэн амтлал цаашаа уншихсан гэхдээ байхгүй болчихдог. Нөгөө юуны чихэр жинжлийн чихэр амархан дуустдаг шиг тийм л юм. Мэндэр нэг шиг байнг байгаад байдгүй шүү. Шинжээ гарч ирэл алга болчихсон. Ийм ном байна. За яг хоо таны 21 хөрөг одоо нөгөө энэ 21 хөрөг нөгөө нэг алдартай чинь юу лээ нөгөө саран зэв гэдэг ингээд эзэндэж байхгүй болсон. Эзэндээ байхгүй болсон. Энэ миний тухай дараагийн удаа ярилцъя гэж бодож байна. Одоохондоо Монголын нөгөө нэн эртний түүхийн тухай ярилцъя. Ерөн зүгээр мөрөөдөл бол манай эрдэмтэд судлаач сайхан ярилцж байгаад энэ нэг хүн гүрний 2700 гэдэг жилийг нэг 3 4 5000 болгочмаар болоод бодогдоод байгаа хгүй. Тийм боломж юу ер нь? Одоо дарагдахгүй л. Яаж тийм болгож болох вэ?
Уг нь бол ингээ яалтчгүй амьдраад байдаг. Тий. Яалтчгүй төрөө байгуулад яваад байгаа гэдэг. Тэгэхээр энд бол хонд эрдэмтдийн хамтарсан ажиллагаа хэрэгтэй байна. Аа. Ганц дундад дуулсан шиг ер нь дэлхийн эрдэмтдийн хамтарсан ажиллагаа хэрэгтэй. Аа. Энэ дотор нэг зүгээр сонин үзсэн байдаг юм л да. Хонд альва угсаатан өөрсдөө дүүхийг урагшлуулах дуртай. Тий. Жинхэнэ урдаа байдаг дүүхийг бас дарах дуртай. Тий. Энэ бол ганц нэг улсаар биш ер нь бол бараг сонин ажлын үзэл шиг юм байдаг шүү. Аа. Энэ ажиглагдаад байдаг. Аа. Тэр үднээс нь үзвэл хүн төрлөختөн миний Ари Монгол гэдэг юмны бас нэг гол үлс нь хүн төрлөختөн угаасаа нэг л үндэстэй. Аа. Африкаас гарсан ч байтугай Монголын говьоос гарсан ч бай хамаагүй аль нь ч байсан болно. Гэхдээ нэг л язгуураас үүсэл ингээ олон хэлтэй, олон үндэстэй, олон соёлтой бол тарсан шүү. Гэдэг бол ер нь хүн төрлийн түүхэн язгуур юм. Энийг бол ямар ч юм зөвшөөрнө. Аа. Энийг л гол нэг энийг жоохон хондоо айдын нар гэх юм уу эсвэл жүүт нар гэх юм уу гэдэг дээр бол маргаа гарна. Тэгнь. Нэг иймэрхүү сонирхолтой хувьд л ер нь одоо энэ чиглэлээр судалгаа хийж байгаа залуучууд гэдэг юм уу шинэ үеийнхэн танд ер нь ирж уулзч очирж ярьж хөрсөн юм байна уу иймэрхүү чиглэлийн одоо надад явдалтай түүхгээл л да нэг. Ганц хүмүүс байлгүй яах байгаа юу. Гэхдээ тэр хүмүүс нэрээ хэлэх зөвшөөрөхгүй. За. Өөрсдөө ирнэ үз. Аа. Тэрс мандиргүй зарлаад нэмэр байхгүй. Тийм ээ. Тий. Тэгэхээр ийм хүмүүс байгаа шүү. Маш олон байгаа. Аа. Наадах чинь дан түүхээр биш бас өөр чиглэлээр хийж байгаа тэр. Аа. Мөн оюун санааны их сонин үзүүрүүд гаргаж ирж байгаа залуучууд байна. Аа. Би их баярлж байгаа. Ягаад гэвэл бид чинь үнэхээр хөгжиж л байна. Тий. Ариш нэг манусыг дунгуулж харахаар хөвчөд очихгүй байх гэж бодоод. Гэхдээ ер нь юм осолтой шүү дээ. Тий. Маш их соёлын дайралтад өртөж байгаа бид нар ч өөрсдөө. Танд бас их сонирхолтой юмуд байна бас юм. Би ч юм зөвхөн захыг харуулж шүү. Тий, захын. Энэ одоо жишээлбэл энийг харж байгаа бол энэ одоо загтлын ууд. Гэдэг юм уу загтлаа хамгаалж байгаа хавцас. Тэгээ энэ яг анхнаасаа загтлаа байгаа хэл. Энэ нэг одоо ингээд манай Монгол түүхийн нэрт эрдэмтэн өвөрлөгч сайшаалган загтлагсан тий. Сайшаалгаа гэдэг өөрөө Шилийн олон аймгийн хүн. Аа. Тэгээ энэ загтлыг над 90 онд ирүүлж ирсэн юм. Энэ загтлыг хэрхэн хамгаалах гэдэг Шилийн олон яруу найраг сэтэн зөвтөлд залуу ирж энэ зүгийг өгчөөлээ. Сэтэн зөвтөн одоо харж байвал Шилийн зүгийг хадгалж байгаа шүү гэж хэлсэн. Загталтай ингээ сайхан. Бас л нямбай авчиж ингээл цаасаа бэлтгээл хөрөө татал энэ Монгол бичгийн дэг соёлын юмнууд энд зарим мөрийг ингээд мөр өргөө мөр тэтгэнэ гэдэг. Тэтгэхэд ингээл бас л бичгийн соёлын юмнууд бол ингээл агуу юмнууд бол танд их байна их байна. Жорын нухвал, нууцын нухвал их байна. За юм байна. Тэгэд энэ хүргээд нэг сунжраад явах хүмүүс залхахын нэмэр. Өнөөдрийнхөө яриаг энэ хүргээд өндөрлөө. Ерөө манай үзэгчид маань өсвөл цаашаа бас цувралаар өргөжлүүлэхэд бэлэн байгаа. Хамгийн гол нь биднийхээ ярьж яриг дэмжиж яваад та бүхэнд таалагдах үнцэг байвал бариад аваарай гэж залуучууд өгсөн. За